Та чинь цагийн юм цагт нь хийдэг. Ямарваа нэг юм тийм дас төсчийн танал хүнэлтэй шудрагч. Тэгээ ганцхан бодороо гэдэг хүмүүс тэгж өртөө гэдэг. Өртөө гэж битээр өглөхтэй гэж ярьцаа. Авсан юм өгөхөл тэр хууль гэдгийг. Сайн байцгаана өрхмөд үзэгчдээ сонсогчдоо 500 минут хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр миний зочноор гайхалтай уран бүтээлч хүрэлцэн ирсэн Монгол улсын гавьяа жүжигчин Васка ах маань урилга бүтээлээ авч хүрэлцэн ирлээ. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За танаа хөх тэнгэр радиогийн хамт олон болон намайг одоо студид орсон одоо маш их баярлалаа. За Васка ах уран бүтээл өндөр байна уу? Ойрд зав заах муутай ер нь байнгын лиг шогссон гүйсэн хүн байдаг. Ойрын төлөвсөн ажил ямар ажилтай байна? Их завгүй явж яхад нь уцаар дуудаж одоо ганцаа дуур авчирлаа. Зүгээр ер нь бол хүн завгүй байна гэдэг чинь бол ер нь тэгэл амьд явгийн ганц утга учир гэдэг. Тэгээд урлагийн хүн тэгчмээ дуу бүтээгч, дууч гэдэг талаас ярихад бол завгүй. Тэр нь бол нэг гэржимд орцсон. Ерөөсөө үргэлжил одоо ингэ сайхан тайзан дээр дуулж явал тэгэл одоо миний одоо амьдралын утга учир юм байгаа юм л да. Тэгээд 4 сарын 26-нд бас би даасан 25 дахь тоглолтоо зориулах гэж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн дуучин баасан дорж өвчлээ. Энэ бол арт түмэнд дууг түгээх, соён гэгэрүүлэх гэдэг бол одоо яг миний хойны одоо үүрэг гэж ярьдаг. Зөвсөл тэгдэгч нэг загсны мөр усчгүй гэдэг те. Одоо нөгөө өөртөө дуусан дуугаа өөр хүнд битээ дуулаарай гэдэг те. Мэдээж яг бэлтгэл хийж явахдаа өөртөө дуулдаг. Зориулж өөртөө дуусан дуу байхгүй. Энэ л дандаа дуусан дуунууд нь арт түмэнд үзэгч түмэндээ барьдаг ийм сайхан. Тэгэхээр зав гэдэг асуудлыг бол нэг талаар хэлэхэд тэр хувь хүн хинтээ уулзах уу, яаж ажлыг зохицуулах гэдэг бол тэр одоо хүний өөрийн л одоо хувийн зохион байгуулалтын. Тэгтээ урлаг гэдэг айлтаа 42 жил хүүхд таваа наснасаа ихэхээр одоо 50 гаруй жил болчихж байна л да. 52 3 жил болчихж байна. Тэгэхээр энэ их гоё ажил. Би бол энэ ажилдаа үнэхээр дуртай. Энэ урлагийн тэгцмаа дууч гэдэг энэ сайхан дуучин гэдэг мэргэжлийг олохын тулд би бол одоо зүгээр хүнд хийдэг чинь нэг хашин шиг дээр байдаг ч тийм өхөр мөрөөдөж гэдэг те нэг даалгалуулаад гэдэг ландгалуулаад гэдэг. Даалгалуулаад гэх те. Тэрэн шиг ер нь бол зүгээр дуучин болно гэдэг бүр багасаа бүр ингэж бүр ясан зорьсон гэдэг юм уу? Одоо бүр тэрийг мөрөөдсөн. Мөрөөдөл биелдэг гэдэг одоо яг биелсэн. Тэгтээ ганц хэлэхэд таар дүүдэл гэдэг юм гэлтэй. Та одоо 42 жил дууллаа. Тэгэхээр ер нь бол гэл ярьдаг. Тэгэхээр би бол гоё хариулт хэлдэг л дээ. За би бол өөрөө бас урлагийн дунд сургууль төгссөн. Соёл урлагийн сургуулийн дойрын дулаачийн анги төгссөн. Тэгээд магистр хамгаалсан. Тийм ээ? Тэгээд одоо эргээд харахад 42 жил одоо шатан ядан дуулсан байна. Өөрөөгөө би яг перфект дуучин болсон гэж би хэлж чадахгүй байхгүй одоо. Тэгэхээр одоо хизээ өөрөөгөө за би тултал гоё дуулсан байна да. За би одоо л гоё дуучин болсон байна гэж хэлэх болоо гэдгийг би хүлээхээ сууж байна одоо. Тийм үү? Тийм. Саний юм. Тийм хүмүүс л тэгдэг шүү дээ. Тэр гоё дуучин тэр үнэхээр гоё ингээд арт түмнийг гоё баясгадаг ч гэдэг юм уу те. Ингээд тэр дуусан дуу нь гоё гэдэг хөө. Тэгэхээр би өөртөө үнэлгээ өгч чаддаг шүү дээ. Багш нараас үнэлгээ авч ирсэн. Ер нь бол шалгалтад өгөх дандаа л одоо онц сайн гэдэг байсан тий. Тэгээ би өөрийгөө одоо ингээ бодоход би болоогүй л энэ гэсэн тийм дүгнэлт тавьж. Тэгмээс бол би одоо болсоо гоё дуучин болсон байна гэж хэлж чадахгүй. За. Урлагийн хүн ер нь байнгын дэше өгсөж идэг л та өсөл мөрөөдөл. Та бас ингээ сая яриан донд чинь сонсож байхад хин нэгний нөлөөллөөр биш. Хин нэгний хүслээр биш, шалтгаар биш. Өөрөө хүсэл мөрөөдлийн тэмдлөө тэмцээр явж ийн гэж байна одоо. Тантай танилцсан цагаас хойш хүртэл ингээд байнгын буцалж идэх юм баггүй та. Энэ хоёр яриа хараа. Одоо нөгөө хүн чамаг гэсэн хүн хөтлөөд сургуульд авч төгсөн юм уу? Ямар нэгэн нөлөө байна уу? Танай гэрийнхэнд одоо урлагийн хүн байна. Удан байна уу гэж байгаа. Тий. Тэгэхээр яг хуу ээж аав маань жогоон дуулдаг байсан. Урлаг дийлтэй байсан. Тий. Тэгэхэд энэ бол ерөөсөө нөгөө нэг хувь тавилангийн одоо нэг юм цаг хугацааны одоо нэг бурхан гэдэг штэ.
хүнд нэг юм өгдөг гэдэг шиг Тийм, тэр харамгүй өгдөг гэсэн тэр надад хүүхд авах наснаас нь харамгүй өгсөн байна л да. Өгдөл тий. Тэгэхээр та өнөөдөр надтай энд ярилцаа сууж байгаа энэ объект байшин байна шүү дээ. Энэ бас таны хүүхд настай бол заашгүй холбогд таарч байгаа байхгүй юу? Гоё. Улаанбаатар гэл. Яг үнэс үнэхээр энд би айгу хайртай ягаад гэвэл энэ он удаан жилийн түүхтэй сайхан соён гэгэрүүлэх одоо бүтээдэг юм сайхан телевиз радио гэдэг бол гайхалтай. Хүүхд давхын цаг тэртээ 79 он гэж яхаар одоо яг л одоо тэр тухайн одоо яг нөгөө энэ шинэ байранд байгаагүй яг тэр Монцамигийн байр гэж үдгсэн. Тэр дөрөв дахраг нураадаг байлаа. Тийм. Үнэхээр гайхалтай. Үнэхээр бас гайхалтай багш нарын энэ сайхан одоо нөлөөгөөр одоо гадаад туртаа одоо ингээд те жавхт байхтаа л тэмцээн уралдаанд явбал багаараа болон ганцаараа ингээд шагнал аваад ороод ирнэ гэж чинь бас нэг хов тавилан юм да. Хов тавилан. Та нарыг тэр бүх зүйл рүү хөтлөж зуулчж байсан мундаг хүмүүс байгаа байхгүй тухайн үе. Одоо нуулгөл гэдэг нь зарим нь мэдэхгүй байна. Одоо тэр оюунгай адэргээ тий. Тэгэхээр танд одоо чиглүүлж исэн тийм манай мундаг одоо чиглүүлэгч нар байна уу санаанд чинь? Байлгүй яг уу. Одоо мөнгөний чимэд гээд сайхан яруу наригч. Энэ хүн бол одоо нүдэн ч гэсэн одоо энэ төмрийн чимэд орж байгаа урлагийн астралтын хоёлаа. Хөгжмийн редакц гэж том айлын ноён оргил байлаа. Тий. Тэгээ энэ хоёр багш маань мөн одоо энэ миний яг хүүхдийн авэсыг нээн өгөхөд одоо энэ зундын оюун гэд гэр бүлэрээ элит одоо зундый гэдэг хүний хүүхдүүд яасан мундаг үр садууд нэрээ тэр хангал гээл те Монголын нийгэмд ер нь том дүр зургийг төвшин гаргаж ирсэн шаардлагатай. Хангал зундын хангал за тэгэл зундын зундар гэдэг үнтэй чинь би яг тэр одоо харшгиж хамтлах байхаас өмнө одоо л гэж хамтлагт миний одоо багш байлаа. Тэр хүний ууггүй тэр зүтгэл тэр хүний хэлж байгаа шаардлага гэж ярина. Тий, тэр тийм байсан. Гайхалтай нэг дууг эзээш нэг өдөр дуулангуудаа тайзнаар гаргахгүй. Нэг дууг жил нүднэ. Хаяа. Нэг бүтэн концертыг бүтэн 2 жил нүдцээж тайзнаар гаргадаг. За тэгээд энэ хангалын чинь одоо хүү болгон гэж хэлсэн шүү дээ харангийн. Би бол одоо яг манай гэр бүлд бол бас гой хүмүүс би одоо жижигчин ч байна, хөгжимчин ч байна, бүжигчин ч байна те. Тэгтээ тэгж одоо бүр цойротод одоо бүр ингээд бүгдээр ингэж домог боллоо. Домог болсон усуд бол байхгүй те. Тэгэхээр би юу хэлэх гэж нэхэр энэ дээр үеийн одоо хүмүүсийн мэрэгэн ухаан хүн байх. За урлаг гэдэг энэ сайхан айлын одоо тогоонд орохдоо зэгцтэй байх хэвээр дэг журамтай байх хэвээр гэдэг тийм соёлыг сурсан. Тэр чимэд орж байгаа ч хэвээр гоё юмар ингээд цав цагаан цамцтай ингээд гоё зангаатай үсээ ингээд гөлчид хоошоо ингээд самцсан. Тэгээд нэг гоё сантай ингээд ямар гоё юм бэ. Өдөр болгон тийм. Өдөр болгон яг энэ хүн шиг ингэж гоё хүн. Хүн, ир хүн. Тэг ингээд ийм хүн байгаад одоо энэ хүний тэр тухай 60 хэдтэй байсан гэж байгаа одоо яг миний насн дээр байсан баа. Гэлцэл. Тэр нэрээ мондог ш одоо энэ манай ухнаа дарга байна. Одоо энэ манай саяны орайтагийн донд гэж хүний дандаа зэмцсэн. Тий, донд гоё гэл те. Бие зэгстэй авч явдаг. Тэр ерөөсөө ингээл ухнаа багш яг тийм штэ. Нөгөө арга хэмжээнд дэр ингэж ирээд нэг үгүй байхгүй юу. Гэрт ч гадаач ерөөсөө хувийн соёл одоо манай жамин давгагч байна. Цонгадаг үчи. Бас л мундаг шүү нэр гайхалтай тийм нэг хөвшцэн. Тэгээд одоо энэ үлгэр болсон энэ хүмүүсээс бид нар маш их юм сурлаа. Тэгээд хооч үдээж гэдэг юм уу хэлнэ л дээ. Тэгэхээр яг тэр хүний дүр зургийг тэр одоогийн хүмүүс мэдэхгүй. Тэгэхээр би тэр хүн шиг одоо ингэ цэмцгэр баяхаар бас чадахгүй байгаа. Хэмжээнд хүрч чадахгүй. Хэмжээнд хүрч чадахгүй. Би бол одоо хийж чадахгүй. Зөвхөн ганц авсан юм болохоор урлагийн хүн ямар байх вэ гэдгийг бол би бол бас магтсандаа цаг барих хэвээр. Тий. Нэг одоо зориг гэж ярьдаг юм л да. Тэр зориг нь юу байх хэрэг нэг тууштай байх хэвээр. Би бол одоо 42 жил дуулж байхдаа бол одоо зүгээр өөр салбар руу хазаая гэсэн ч бурхан намайг ерөөсөө явуулаагүй. Боломжгүй. Тий. Миний ээж чинь бол аягүй сайхан мундаг тийм нийтийн хоолны том
төлөөлөл байсан хүн шүү дээ. За. Тэгээд яг бүр ээжийн мэрэгжлийг ч хийх гэж боддог байсан. Гэтэ үгүй. Тэр бол ерөөсөө бүр цаанаас нь ингээд одоо Сүнсэн би чинь байж байна. байж байна. Урлагийн бүр цаанаас нь заяасан бай. За ингэрээ дуулаа тэгээд амьслан төрүүлэхгүй бол одоо тэгээд яах вэ зүгээр бас одоо нэг урлагийн хүн байна гэж чинь бас гоё байхгүй. Тэгээд бол одоо ингээд юу ингээд удмаар яваал ингээд байж зах чихэн болгон сайн байна уу гэдэг ингээд хүндлэлтэй. Энийг даах хэрэгтэй байхгүй юм бол. Дааж амьдрна. Буян дааж амьдраа. Буян дааж амьдраа гэдэг чинь яг үнэ. Тэгэхээр та яг хэлж шít. Гэрийн ажил бол сөрхий юм шиг байгаа та. Би тэгэж анзаардیں۔ Та тэр ээж тоглож байсан гэдэг бол аргагүй. За тэр нөхөрхөн хоолны нэвтрүүлэг явуулсан. Тэр нилээ. Тэр ихгүй ярга. Тэс нэг би ямарсан нэгдэхгүй тэр та. Эхнэрийн заавар ахтаж яах вэ тий. Ангарахтай лөө. Тий. Би бол одоо өөрөө хинээр заалахгүйгээр хоолыг янз янзэр хийсдэг гэдэг өнгөрч байгаа байхгүй. Гэхдээ яг тэр телевизийн юунд ороод ирэхээр бол охин бол шал ондоо болт юм лээ. Ер нь бол. Тэг. Тий. Тэгэл дээрээс нь шууд явж байгаа болохоор дээрээс тачигнаад л тажигнаал гарч юм чинь нэг таатай биш. Гэрэл камер ингээ орчин зөлөгдсөн. Тий. Мэдээд байгаа мөртлөө яг тулгамтгаар хийж чадахгүй. Гэхдээ гэрийн танаа галтгаа бол танил галтгаа байхгүй юу? Тэнд хаана юу байгаа вэ? Нэтрэгэл орчин солигдохор ч хүн охимдох цохолдох гарна. Тэгтээ айгүй хөөрхөн фаны болсон. Тий гоё тий. Догоо гэж тэгсэн чинь тэгстэй нэрээ. Тэгээ манай нэг өөжгийн гоё өчж байгаа байхгүй. За ястаа. Манай рок pop байтгаа яг эмхтэй миний ганц зэгсэн маск байлаа гэдэг. Би ч бас одоо бас их ер нь бол бас юу шүү дээ. Өөрийнхөө. Тий яг өөрийнхөө. Санаа таарахгүй гэж хэлж болохгүй. Ер нь ингэж хийсэн юмыг дандаа ингэж хяндаг. Тэгээ ер нь бол хийнэ гэдэг бол ерөөсөө санаа байгаа. Би бол тэгдэг штэ одоо заавал ингээл хоримор тангуут нь ихнэр хоолмол хийгээг байх тараа. За одоо хоол хийгээг юм уу? Тэгсэн юм уу гэж бидэхгүй. За миний угаа яс хоол гэсэн. Хийгээг. За би одоо тэнд явж байна. Махаа гаргачаарай. Тэгэл болоо. За. Тэгэл дуу аялал ястаа нэг дуу аялж байгаа л махаа гэж яхтал гурлаач юм уу зуураад эсвэл тэгэл янз янзын маягаал өөрөө гэж жил ингээд төвөггүй. Бас нэг ээжийн хөвгөл байна. Тий. Ээжийн ямар хоолн дуртай байсан та? Манай ээж чинь болохоор янз янзын хийдэг. Тэ нөгөө дандаа рестораны голоо хоол идэгсэн. Гэртээ бол манай ээж гоё гурилтай шил хийгээд дуртай байсан шүү дээ. Монгол хоолоо. Тийм монгол хоолоо. Би бол дандаа гурилтай шил. Тэнд илүү дуртай. Илүү. Дөөс гоё. Та ер нь бол багын хөдөлгөөнтэй хэсэг санагдаад тийм надаа. Нэг юм даригсан, дангтай цаашиг бодолсон. Ээж аваас хэр банк хүртчихсэн. Аюултай ер нь хүртнэ. Юу хүртэн шүү. Юу хүртэн юм дээр ингээл ойж боосон. Тэгээ яг хүүхэд байсан гэж байгаа. Тэгээ энэ хүүхэд давхар загсан тийм байдаг шүү дээ. Тийм. Бүхэл юмроо. Тэгээ ер нь бол тэгээ одоосэн би бас нэг юм тав шүү дээ. Гэтэ гол нь хурдтай. Хурдтай байхгүй. Хитцээч нөгөө юмыг нэг л хийнөхөөс хоёр хийж болохгүй. Им шаланцаа чинзаа гэж тэгэж штэ. За тэр тэхүү би хүнээс араа маргааш дараа гэсэн үг авах айгу дургүй байдаг байхгүй. Уус дараа шууд хэл. Мөн хүнийг тулгана. Тэгнэ за тэг. Юм хаашлуулгаж. Хаашлахгүй. Тэгэхээр цаг хугацаа алдчих гээд байгаа байхгүй. Та чинь цагийн юм цагт нь хийдэг. Ямарваа нэг юм тийм дас төсчийн танал хүнэлтэй шудрах. Тэгээ ганцхан бодороо гэдэг хүмүүс тэгж өртөө гэдэг. Өртөө гэж битээр өглөгтэй гэж ярьцаа. Авсан юм өхвөл тэр хууль байдгийн. Гэж байна. Тэгэхээр нөгөө найзтайгаа за сүртэж таатайгээл одоо цалин бэлэн бүнлөө бага юм чинь тэгэл янз янзын зээл хууль янз янзын болон тэгээд нэг мэдгэд нөгөөт нь толгой дээр зээл ирлээ гэхэд шамшиг дуулаад гэнэ тэрэндээ голно шүү дээ. Дуулаад мөнгө голно шүү. Нөгөө зохион байгуулалт. Тэ? Хөдөлмөр. Цаана хүмүүсийн ажил явж байна. Яг багийн зохион байгуулалтанд орсон тийм арга хэмжээ болж байгаа. Нөгөө баасан дээр хотоос дөнгөж гарч ийнэ гэхэд арга хэмжээг хойшлуулна гэж байхгүй. Тийм учраас та ингээ багасаа ингээд диктатурны тэр үе диктатуртарч байсан. Тэгэхээр яг танд өөрчн нам суулгасан бай. Сая нэр дурж байгаа юм багш. Энэ чимэдэрж байгаа. Буурлуудын энэ хайрлангаа, халамжлангаа нэг юм хатуу барьсан байдаг саагаараа тийм. Тэгээ манай ээжийн талын осууд ч юм болохоор бас их зарчимч хүмүүс бий. Айгүй актер ерөөс ингээд бүр юм ингээд бүр детачтад хийгээ сурцсан. Манай ээжийн одоо төрсөн ах байт юм аа. Их гоё хүн. Бид нар ч өглөө ингээд өөрөө 5 цагт босна. Тэгээл төлөө модоо ингээд хөрөөдөөл 6 талаас ингээд хийдэг байхгүй. Тэгээ дараад нэг өөртс гарна. Хагалсан замбал гарна. Нэг шиг чүдэнсний мод ч үлдээх төлөйдөг байсан. Тэгэхээр чин өдөр болгон. Тэгэхээр та хашаан нэстэ цэвсийсэн цагаа ингээ харагдсан нэрээ. Би ч тэр модууд чинь ингээд бүгдийн цагаа өрөөд хоёр айлын юм штэ ингээд.
хөрөөдөд ингээд өрөө таглаад ингээд ярьж тавьсан. Тэгээд энэ чинь зөвхөн ингэж авах л өрхөтэй. За. Гэр бүлийн ажилд хоолнд бол дажгүй байсан сайн их харддаг. Бүрмагч таныг аашилдаг байсан. Хичээл ном чинь хэр давтуулдаг байсан. Ягаад бүрмагчийн талаар асууж байгааг бол би чамд хайртай кино гол дүрийн те манай мундаг эмэгтэй жүжигч үрлээ. Түүгээр нь үзэх сонсогч маань таньдаг. Тэгээд танд ер нь хичээл даалгавар хийлгэж түүний ихч болсон. Шаардлага тавина. Эхэлдэг байв уу? Эсвэл үгэн цай ордог дүүн үү? Үгэн цай ордог дүү байсан. Тийм. Түүнээс бол одоо нэг өөрөө нөгөө цэвэрлэгийн мөрөлдөг гэр нэг зэмчээдэл цэвэрлэн манайх чинь 3 хүүтэй. Божигнуул нь 6 охинтой байхгүй. Охтууд бол хөрх шүү дээ. Ингээд ингээд энд зэгстэл яваад байдаг. Хүүхдүүд бол яг хаа тэгэл одоо юу гэдгийг одоо хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ миний ихч бол их тийм мундаг одоо юу гэдэг юм дээ. Бас юмыг их алсалж хардаг тийм ихтэй. Одоо хамаар нь хардаг юм тийм юмны төрөнд одоо ингээд нэг ингээд уурлал жижигнээд авах тийм байдгүй. Та уурсан ч их тайван гоё хэлэнтэй. Гоё уралдаг гэж. Гоё уралдаг. Нэг гоё уралдаг их гэж яддаг шүү дээ. Бүрмагч хэдэн онд хэдэн настай тахтан би жам тайртай кино тоглож ирсэн болоо. Манай их чинь 23 таа тагсан шүү дээ. 23 таа байхдаа. Тэр парапонд орж шалгарч ирсэн юм. Шалгарч ирсэн. Энэ төв их гоё шүү дээ. Би 80 одоо тэр чинь 85 оны кино шүү дээ. 85 онд би нэг дадлагын ажил юм уу кино үлдээ дээр атсан. Тэгээд кино үлдээ дээр нөгөө одоо бодохтой хинтээ болж исэн бэ. Нэг найруулагчтай уулзаад нэг одоо нэг гар хэсэг зурлах гал явж исэн юм шиг одоо тий. Тэг кино дээр салдгүй хөхтэйсэн шүү дээ би ч бас ингээд нөгөө тий. Тэгсэн чинь тэнд тэдний одоо яг бодоход нэг студ гэж байсан юм аа. Тэгэхээр тэн дээр ингээд нэг киноны про авч ийн гэж байгаа. Тэгэхээр манайх чинь хөөгөлдөд байсан шүү дээ. Хөөгөлдөн театрт байсан шүү дээ. Тэгсэн чинь сондгоо тоо гэд нэртэй байсан. За сонсч байсан юм байна. Тэгсэн чинь яг ингээд хажуугаар авсан чинь за энэ про хийж байгаа усад хөгжмөчний сургуулийн хөгжүүлсэн байхгүй. Тэгсэн нэг чихэнд нэг жина энэ дээр одоо жоохон тийм мэрэгчний талын хүн тоглуулчихсан. Одоо хэлэнгүүт би шууд их сэргэлээ. Кино үлдрийн нөгөө нэг юм юун дээр жижиг дээр чинь юутай систем муцсаад гэсэн байхгүй. Театрт муцсаж байгаа байхгүй. Шигчээ энд нэг киноны про авчийнэ. Тэгтэн чинь би ч юм тартай биш байсан юм. Сондгоо тав байсан юм. За. Чи манай хэвээр гэрлөөр ороод ирдэг шүү дээ. За. Тэгэл тэр одоо яг про болоод ясан яг тэр цагтаа хэмжиж орж ирсэн. Шалгалтанд. Тэгсэн чи манай хэвээр шууд нэг номероор шууд үрлээ. Үрлээ энэ дүр. Тэгсэн. Тий. Сонин ийм хөв тавилан байна. Тийм тэгэхээр манай ч надад аюу ярилдаг аахгүй. Миний дүү чинь кинод ингэсэн одоо намайг холбож өгсөн шүү дээ гэж аахгүй. Нэрээ сонин хөв тавилан биш. Тийм шүү дээ. Тэр тухайда тэр хажуугаар зурж тэр мессежийг авч чадаагүй бол тий. Тэгэл дарагдана. Тэгэл ингээл явж ирсэн чинь гинтэхгүй. Одоо нэг өөр тийм нэг бас нэг жоохон мэрэгжлийн тоглолтон амарны гэдэг яг аюу хөөр хохтод байсан. Тэгэл тэнгууд нь бас нэг чадахгүй шүү дээ. Тэгсэн нөгөө чинь ямиг яаж бицгүй. Ихч маань нөгөө яг хүүхэлдэд ороод 2 жил болсон юм байна. Тэгэл тэр автосаар гэлсэн баг л та. Яг юунаас тэр одоо нэг гөрөөс суугаад кинолд дотор багт гүйсэн юм шиг. Тэгэл одоо оргол гэсэн чинь хаалган шиг гэсэн чинь за хаанаас явж байгаа л гэж чинь хүүхэлдээс явж байгаа юм. Яах ч. Шалгалт. За үз. Гэсэн чинь шууд гэл авцгаа. Ямар хацтай. Энэ хөв тавилан баг. Хөв тавилан байна тий. Өөөсөө л нэг тийм хүн. Тэгээд их чиг кино гарснаас хойш улам их харилж эхэлсэн үү? Тэгсэн. Бахархал. Тэг кино ч бүр зүгээр ингэжсэн шүү дээ тэр үсэлтэй. Кино театр битүү хаалгууд нь салаад. Хаалгууд нь салахаас гадна манай гэрийн хаалга салах шаардлага. Тэгсэн үү? Тэ орсон манай ээж бүр тэгсэн шүү дээ. Нэг гөлдтэй мөнгөний хаалган тогшоотой ингэдэг. Хүүхдүүдээ над хаалга аваа яачих гэсэн. Тэр муу ээж юм наа. Бүр өдөө нэр үгүй хэлж шүү дээ. Үгүй тийм нэрээ. Тэр киноны танд би шам таартай киноны яг аль хэсэг нь гоё сэтгэл хөдлөгдөг. Одоо ч байн гардаг шүү дээ. Би бол төгсгөл хэсэгт нь дандаа байлдаг гэсэн. Яана ингэчвэл яах вэ? Ихч минь гээл тэгж байгаа юм шиг дээ. Айгүй зовлонтой. Одоо 5 үгтэй болсон гоё. Нөгөө бэлэг задраад уу? Бэлэг задраад нөгөө цонхон дээр нь зогсож уйлал тэгэл нөгөө бэлэг нь ханзраад унан гот хөөхтэй тэрвэрлээ. Тэгдэг. Гарах болгонд нь уйлна. Тэг би ч юм тартаа ч одоос нь гараад байгаа шүү дээ. За тэр их нүцэхгүй байлаа айгүй. Одоо бүр нэлээ уян болцсон бүр одоо байхгүй. Тэр залуу 25 6 таа уйлжсэн юм чинь би одоо 60 гарчаад одоо бүр алингаа алднаас тэр бүр салахгүй. Яг тэр хэсэг ерөөс хүний сэтгэлийн тэр амар хөдлөгдөйн тий. Гэхдээ аян ч гэсэн ерөөс хэдэн жил явчих. Ариунад болсон. Оюун эрдэнэд болсон. Оюун эрдэнэд болсон. Оюун эрдэнэд болсон.
Оюутны тулсаар идэв. Гэтэ манай ариунаас гоё дуулсан. Дуулсан тий. Гоё дуулсан. Ерд нь анх дуулсан юм уу? Тэ оюутны тулсан шүү дээ. Манай хорсонго охин. Оо тийм үү. Өстэй өрхөн. Тэ гоё кино. Агуу. Тэгээд та хоёрын чинь бас тухайн үед бас яг ихчдүү гэж мэддэггүй байсан. Мэдгүйгээс гадна би хэлдэггүй байсан байхгүй. Зүгээр нэг ойр зөр нэг хаалга зад тавих гэж байгаа осооч мэддэг те. Тэгээд нав ханаалд нь шүү дээ. Хичээгээ оцолчих гэдэг. Тийм аавдар. Авилга. Тийм аавдрыг нүцтэй. Дороо шүү дээ. Урцаалт хэрэгтэй. Бэлгэлийн үнд нөгөө тэгж адитаас бүс дөнгөж орж ирж байсан байхгүй. Ховор. Юу хятад шахаа гэсэн чинь 5 ямгатай гэж биш бас. Бүр нэг суперын авах. Тэгээд заавал тэгэл гарахгүй гэдэг байхгүй. Шахыг авчихсан шүү дээ. Тэр нас. ядаргат. Тэгээд гараад уулзсантай гэх юм өстой. Нэр инээдтэй шүү. Сэрид одоо гар утас дээр хөгжөөгөө селфи зураг мөрөг авах боломжгүй байсан. Одоо яа зураг хөргийн цуг авах тэр одоо шүтмэш шиг очдөг байсан. Аппараттай чинь. Аппарат очсон. Зенит гээд байдаг өстэй. Моноадрил те. Тийм. Тэрийг одоо яаж аваагаа тэгэд хитэн ч хүн аваад тэгээд тэр нь замдаа гэрэл зөгтөг гэсэн яг нөгөө Төрхий гэрэл зөгч угаах чагаад. Угаах чагаад бодоо болгон тийм. Тэр үеийн киноны зургаар чинь гангарч гэртээ тэр хан манда наасан байдаг байхгүй. Хөрлөгчийн зураг мөргөч. Одоо таны зурагдсан айлуудын хан дээр хнаалттай байдаг гэсэн шүү дээ. Үгүй баярлалаа та. Тий. Авлаг шиг та нар ч бас нөгөө тухайн энэ тэр жикет микет нөгөө гоё хувцс. Амар готломтлын та жинхэнэ модонд оруулж илээ шүү. Таны стил чинь одоо тэр шүү дээ. Нэг кабо гуталтайгаа. Одоо гэрт одоо мэдгүй насаараа үст дийлэхгүй л олон гуталтай бодлоо хүн болгон л бэлгэлдэг кабо загвар их. Гоё. Танаа аав аль нутгийн хүн? Завхан. Завханых. Тийм завханых. Тэгэхээр талсан. Бүр. Хавлан. Гэтэ би завханд бол ер нь бол нэг сүүлийн 2-3 жил одоо тоглолт Монголоор яваал гэдэг үлсэнсэл яг тэгэд нэг яг одоо завханаар нэг актер оглоодсэн байдаг юм аа. Яа Төв аймгийнхан бол арай ээлтэй. Төв аймгаар явдаг та манай хоёлаас нутаг. Төв аймгаар айгуу ярьж юм. Төв аймгаар явдаг гоё. Тэгдэг. Ер нь л дажгүй яах вэ зүгээр. Танаа ангиж байна манай сараагч байна. Тийм сараа байна. Тийм манай бага Төв аймгаас байгаа шүү. Гавьяат хэм байгаа шүү. Театрын дуучин гав үйгүй шүү. Манай хоёр ах байна тий. Би чинь Төв аймгийн театрт жил ажилласан. Оюутан болж ирээд сараагчийн аав ээжинд байдаг гэсэн. Батманх тааны ягч ярьд. За ганц зэрэг хичээл хийхгүй бол ээж аваар чинь хэлээ шүү гэл. Би дотор байранд ортлоо. Сүүст орчоод тэдний гэрээр байдаг. Саран туяа бас манай аав ээж тэр золголт дээр хийдэг. Хөзөр даалуу тавьдаг хөшчүүл. Манай тийм байсан. Та хэрэг яг ингэж нэр алдарт гараагүй. Дууны урлагийг сонгоогүй байсан бол ямар мэрэгжлийн хүн одоо хаана юу хийж явж байгаа гэж хаяа боддгоо. Тийм бодол орж ирж байсан. Өөрөөр тодорхой байсан. Энэ урлагаар амжилттай явахгүй бол тогооч ээжийнхээ. Тодорхой. Тэгэд тагаа бандаас өөрөнд тагааж явах та бомбаас нь тийм байна. Гэтэ бас ааштай тагааж явах. Айгу. Би бүгдийг мэдэж байна. Идүүл идэггүй байлгч гişгээ тийм. Заад руу гарч хэрэлдэг өдрөө. Тийм. Магадгүй те. Гэтэ гоё шүү. Хамгийн буянтай ажил гэдэг шүү дээ. Нийтийн хоол гэдэг бол ер нь манайх чинь ер нь одоо ярьдаг шүү нар баяр тэр тухайн үед бол одоо цаг бас хэцүү байсан байхгүй. Тийм. Нийтийн хоолныхан хүүхдүүд эцэш өсдөг. Гэртээ ч идэл ажил дээр нь очидэл тэгэл ид хийдэгтэй бас хүн дагуулж дагуулсан бид нарт дагаж очино. Тийм дагаж очино. Тэгэл очсон баг чи яах юм хөрх юм тэгэл одоо тийм ээж маань өрөнд ордог гэсэн. Тэгэл яах вэ? Салангаасаа бичүүлээ л гэдэг. Тэр толон байсан шүү дээ. Тийм яг ээж юм нахлах махлах байсан болохоор гайгүй ах уу бас араам цагаал тий. Бид чи одоо яг та хэдийг дагаж явж шүү дээ. Хоолны газарлаа ээж дээр чамдаа найзлах хэвээр тий. Өмөрч хамгаалах хэвээр. Тэхэн болгон тий. Би ч хичээлдээ бол тийм сайн хөвгт байгаагүй. Тэгэхээр ээж юм боёо юм байна. Ээж юм онц сурдаг хөвгтөд дагуулж чинь бас тийм актер хөвгт шүү. Тийм хариуцвал бариутай. Тэр чинь нэг юм жоон сүлжээний юм яваад байгаа шүү дээ. Та ер нь баг залуудаа мэдээж урлаг бүрэн сахалуу ороод шагнуулах, урамшуулах, нарийн зингээ наадманд ингээл оролцсон. Та урлаг бол бас ингээд бас нэлээд шоу юм entertainment урлаг шүү дээ. 100 мод атчих үе байв. Та ер нь анх удаа хэдэн настай амсч үзчихээ. За ер нь би бол одоо худлаа ярихгүй. Яг хүмүүс уудгүй тэгдэггүй гэдэг чинь. Гэхдээ намайг бол одоо Чингисэн ч гайхдаг гэхгүй. Би ихтэй дээр нэг хитэн хас дуугаад жоохон намайг тэгс чи ууд юм гэсэн шүү дээ. Тэгэхээр би бол нэг уучаад хүнд харагддаг байхгүй юу? Нууцгай. Одоо уугаал ингэ боно шоудон гот одоо ингэ зарим хүмүүс чинь ингээд одоо ингэ дэлхийгээ ханарлаад явдаг. Үгүй. Синхэн одоохон гэж гараад таалах. За нэг чи явцсан шүү гэл. Тэгэл болох шүү дээ. Тэгэхгүй бол ер нь бол эцэг шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Араа амьдрал ажил алба. За
амьдрал гэхээсээ гадна зүгээр тэнд алдаа оны дэнс гарч магадгүй шүү дээ. Ер нь бол. Яг үнэ. Хүн эртээ тооцох хэрэгтэй байхгүй тий. Тэр архийг өндөр тэр дийлээ дуугаад тэнцэн одоо газар би унтсан багт бол адилхан утсан усад намайг одоо юу гэдгийг татчингайгаад аваад гарах. За учиргүй тэр үед нэг папарацци байгаагүй л дээ. Тэгтээ ер нь бол бас жоохон тийм нэг талаасаа одоо юу гэдгийг одоо өөртөө хайртай байсан юм гэдгийг бод юм. Өөртөө хайртай бас нэр хүнд биш. Одоо нэр хүнд онлайнт бол тэгээд яг хуу зүгээр одоо юу гэдгийг цаг хугацааны явгаар ингээд өгдөг. Өөртөө л хайртай авах хэрэгтэй юм лээ. Гэтэ бас олонний хайр хүндэтгэлийг та эрхэмлээд байна л да. Та мэдээж би хүн юм чинь нэгдэж ууж амслахгүй л яг. Тэгвэл би бас хаана хизээ хаана хинтэв хэдий хэмжээний хэрэглэх үү гэдгийг мэдэрч чинь хар нялхаас уралд холбогчоор чинь би чинь олны өмнө гардаг тий ярьдаг хөөрдөг учраас би энэ хүмүүсийн хайр итгэлийг ингэж хар устаа хотгож жонхоруулж болохгүй гэж цаан чинь танд ухамсар суугаад байна тий. Ухамсараас гадна одоо нөгөө заримдаа ч бас нэг арх хух заав гарахгүй гэдэг чинь их гоё үг байна. Өстой заавгүй нэ. Тийм байна. Тий. Одоо ингээд нэг хүндэтгэлийн гоё юм дээр очих чинь одоо эдийн найрам наадам болоод хамгийн бэлэн байсараа л болохгүй. Тэгэхээр нөгөө яг нөгөө зориг зарчим гэдэг амар юм толгойд суулгацсан байна. Тийм байна. Тэгэхээр яг энэ мэдээж урлагтар алтаж он жогооч хүмүүс байна. Сайхан тохируулаа зохицуулаад явж байгаа ч юм аа. Бид нар ямар хүн болгоны дотор орж бас зохицуулж чадахгүй. Тэгэхээр хүний л өөрийнх нь эрхэлтэй би тэрийг хөндөж ярихгүй. Тэгэхээр яг ир хүмүүс бол энийг нөгөө тойрж биш. Ир ингөө бас дайрж гараад байна. Энд дэр нөгөө ёстой зарчмын хувьд л хизээ хаан хинтэй хэмжээний гэдэг чинь л яг харагдаад байна л та. Яг заримдаа ч бас боддог л да одоо яг хизээ сайхан налаагаад те нэг сайхан ингээл ингээд өөр байгаад бас өөрөөр гэж чадахгүй байна. Яг үнэ. Тэгээ одоо ингээд жоохон юу яадаг гэсэн бэ? Одоо нэг ажил ихтэй тэгэхээр ядардаг. Хотынхан байж нь баг очихгүй байна. Ядарсан ч гэсэн цуснаргүй явж байна. Тэ? Бүр тэгэлцтэй бүр би таны чинь одоо хоёлаа чинь ингээл хор ах トゥ уулна гэр бол энэ нэгдүгээр харалт байгаад итгэвтэй. Тэсэр байнгын цуслан дээр нөгөө цагаан нохоо шарнохотой бол амьдраад байдаг. Ихэнхдээ цуслан дээр би тэгээд тэнд юм эрхлэнэ гэж байхгүй. Энэ урлагийн хүн одоо бүр гайхаад зорж очиж амжаагүй л агалт. Бас тэгэж бодох болохгүй. Тэг чинь хийх юм их байна. Одоо ингээл би чинь гашаагаар дүр модтой тэгэл одоо ер нь ингээл арчилгаа судалгаа янз янз юм болно. Нөгөө амтай харилцагсаад бас ургамлыг хайрлаж шүү тийм ээ. Түмэн завгүй л байдаг юм шиг байна. Завгүй тэгсэн жимс тарьж байгаа тэрээс намар болохоор хөрх аваад идчихнэ. Тий. Тааш намайг өржилсэн би очиж амжаагүй л байна. Тэгэл зочид ирлээ, ийм ангийн хүмүүс ирлээ гэж би мэдээлэл хараад байдгийн. За наа цагаанаач өгшөрчлөө л гэж явсан. Нэг шарим дагаад намайг гэрт ирсэн байна. Хэд хонж ийн гэ тэр одоо хэдэн настай болж байна? 4-тэй. 4 жил болчихно. Тэгэхэд ер нь бол нохоо тий. Гэтэ нөгөө үйлдвэрээр бас ялгагдана. Тэсний зүгээр годомжны өрхий. Тийм годомжны. Тэгээ заримдаа хүмүүс хинт энд ерөөсөө нэг цусны юм байгаа гэдэг байхгүй. Тэнэмэлгээд нөгөө цагаан ч бол ондоо ш нь үйлдвэрийг болохоор бас арай нэг. Тэгээ би бодсон. Тийм. Одоо бол нөгөө чинь гадаа бол уйлахгүй шүү дээ. Гэрт дотор нэг юм буудан дотор ингээ буудан тавьд. За хэн гэж нэр өгсөн та? Бамбруш. Яа. Бамбруш чинь зүгээр л харин тийм годомжны нохоо таныг дагаад та ч өөр амтнд хайртай тэгэл үргэлцөөл аваад л гэртээ оролцоод ингээд. Тий. Тэгээд ер нь амтай хайрлал мэдчих чи ер нь хараа хүн рүүгээ чиглэдэг шүү. Хүн чанартай хүнээс л тийм юу гарна шүү дээ. Ер нь үйлдэл гарна шүү дээ. Тухайн үед хооллоод тэгэл одоо явж гээл хөөчгөн. Тэгээ ямар сан дөрсний хүн тэгсэн бас нэг цагаан нохоо нэг биеийн модал хэн зэн болоод явсан чинь нэг хүн бас ирээд 3 сэрд болоод өгч гисэн гэд хөдөө өгөх гэсэн чинь би гэсэн хөдөөснө. Миний нохоо муу байна. Апрессанд орох гэсэн чинь энэ отоо юу хийх юм бэ ч чинь зөвөр ирүүлөө хитэн цаас өгчмөр байдаг. 3 сая төгрөг дуулуул гэсэн чинь нохоо апрессанд орох гэсэн би явж чадахгүй гэдэг чинь яах юм. Энэ одоо гайгүй. Яваагүй шүү дээ. Гэхдээ чи гэр бүлийн нэг гişүн болчихж байгаа юм чи. Ер нь тэцүү шүү дээ. Би нохоод ижэдэг байсан нохоогоо Төв аймагт өнгөрөхөнд би амар уйлжсэн шүү дээ. Ой би чинь бүрээс хэдэн өдөр уйлаад барайсан хүн харуул шоолно. Ястаа мэдрэл муутай юм. Тэнд би зөөл дээр мэлбэрдэл уйлал дэлгүүрийн буланд хойрол явсан чинь манай аав Төв аймагт өдгөөс аам янзруулж бодсон юм уу? Яана ганц юу болов яав юм. Миний нөгөө Жек өнгөрч тэгээд Жек гэж хин ингээл. Би яалч нэг гэрлийн гişөө. Тий. Энд чинь ойлгох хүмүүс л ойлгоно. Мөр нохоо ингэж хайрлаж донгосч идэг ямар амт түг зарим нь бодлоо. Тэгээ бодох хэвээр би бүр ингэж бүхэл бүтэн студид ингэж мөнгө төлцсөн. 4 цагийн ингэж дуултайсан ингэж цаг харсан чинь
нөгөө нохооны гадаалах цаг болсон байхгүй. Гэтэ хилээгөө. Би нэг яаралтай юм дээр тэр яг цагаа хойшлуулчих гэж байгаа байхгүй. Цаг авсан. Тэгсэн дараад нь бид идэл ууж идэлсэн чинь энэ ярьж шít нөгөө чинь. Яг миний хэлт нөгөө нохоогоо гэсэн. Хараач. Үе. Нохооноос цагийн $100 төлдөг гэсэн. Солиор л өглөж шинжтэй. Тэгэхээр энэ үнэхээр нөгөө хүнлэг чанар хүнийг хайрлах энергитэй зүй ёсны холбоотой. Нөгөө нохоо муураад нөгөө ялгагдаж хардал болж яг нөгөө сэтгэл зүрхний хувьд бол гарах үйлдэл нэг байхгүй юу. Та хоёр амьдрал дээр хамгийн их ямар үед ганцаарддаг? Ганцаарчсан үе байна уу? Үгүй надад ганцаардах ерөөсөө тийм юу гэдгөө. Одоо тийм толгойд орж ирдэггүй шүү дээ. Би харин заримдаа ингээд нэг божигналтаа лангууд хөгжмнөөс нэг холхон байда. Одоо бид тэрийн чинь ганц зорилго хараа хотын байшинд байхгүй сайхан төгсөөл амар те. Тэгэл тэр камераараа харчаал амар 50 байна. Тэгэл очиж одоо ингээд нэг хаяада нэг жоохон хийдэг те. Тэгэхээр тэр цуслан дээр л байх шиг байна. Ер нь тийм. Тэр ер нь ингээд нэг хаяада ингээд нэг бидний ажил чинь ингээд дандаа бужигнсан байдаг болохоор заримдаа уйддаг юм байна. Нэг жоохон чихэн амраа игээд одоо тийм чимэг ортонд иж байгаа хгүй. Тэгээ намайг цуслан ихээр сарамрал гэдэгт гоё цуслан гоё байгаас тээ тэгэл ингэдэг байхгүй. Нас ч нөлөөлнө. Энэ мэрэгжлийн олон жил чихвчтэй харьцах энэ их дуу чимээнд байх байдал чинь бас ди орны зэмч нөлөөлж байгаа шин. Амралт болдгийг шүү цуслан бас үнэхээр. Ганцаардна гэдгийг бол яг зүгээр хэрвээ яг муу амлж байгаа юм бас ер нь хажуут хань мань ч юм уу янз янзын байдалтай ингэх юм бол ер нь ганцаардах талын юм мэдрэгдэж магадгүй шүү. Аргагүй шүү дээ насаараа хажууд нь хэрэлдэж уралдаж зөвлөлдөж те ингэж байсан тий. Юм чинь сайхан юмштэй танаа юм чинь. Сайхан тас өхрөөл амар хөөс тэнд бомбог дэлбэрж яасан ч чимээгүй. Тэгээд л одоо араас нь тий. Би тэгээ өстэй. Тийм биздээ гэдэг одоо би чи муухай нэг л атвартай. Та наанууд юм дөхөөс танаа хүмүүс нэлээд сайхан амгалан шүү дээ ер нь. Ер нь бурхан цаанаас нь ингэ зохицуулдаг юм шиг байгаа. Тийм, зохицуулцдаг. Нэг нь төмөр шиг явчих, нэг нь тэрийн унтраас игээний ус шиг ингэ дараа. Хоёр тийм хүн бол одоо яах вэ? Тэгээ ямарсан дэ нөгөө байрнасаа би нөгөө нэг яладаа нэг 4 удаа нэг чимдамаа чирээ гарсан төг байдгийн. Явуулаа. Тоглолттой явахгүй. Тоглолтын хувцаг аваад тэгээд яасан ч тэр чимдамтай хувцаг машинтай тавьчихгүй яадаг гэсэн чинь хөөш хэрэлцчих. Тийм одоо яасан олоодаа орж гард яас их олгоо энэ тэр чигээрээ явдган бахтай гэсэн чинь нөгөө ямар ч хэрүүл шуган байхгүй. Тэгсэн нэг урлагийн үнийг тоглолтын хувцаа ингээд юу вэ? Тэгээ нөгөө дунд нь эндүүдх юм гарч ирэх юм байна л да. Тий одоо бас нэг хүний мөнгийг авч байгаа. Тэгэл байх уу? Тэгээ нэг айтайгаа харагдчих хэвээр шүү дээ. Урлагийн хүн чинь тэр шүү дээ. Тийм тойл байх хэвээр. Сайн гэгэрүүлж जैन, хүмүүжүүлж जैन. Урлаг бол үнэхээр агуу. Ер нь та яг үндсэндээ гэр бүл дээр их цаг завыг зарцуулж гин үү? Тайзан дээр их цаг завыг зарцуулж гин үү? Залуунаас ч гэсэн ямар байсан бэ? Адилхан. Ер нь бол би гэртээ ч гэсэн зүгээр сууж чаддаг шүү дээ. Болжгол одоо ингээл сайхан юмаа зэгцтэй байх гал. За тэгээд одоо амар тэнд гал түлээл янз янз байгаад тах шүү дээ. Хөгжөөд халаад нар марны панед манел аваад сайхан байгаад тахсан тийм ээ. Тэгээд ингээ яхарсан бас цаана хийх юм байна. Тэгээ бас нэг янз янз юм одоо учиргүй нэг алах төшвэрээд л юм хадаад тачигнуулаад байхгүй. Зэгцтэй байх хэвээр. Тэгтээ зүгээр суудгүй хүн л дээ та. Зүгээр суухгүй. Нодлон жилчин дүүдэд ойлаа уулзахт байшингаа шинжилж ийн лөө. Тий. Тэгээд дээвэр зургатаа ноцолтой явж яах нэгэд тэгээд дундуур нь ажиллаа амжилт. Чаос миний тэгж яах вэ би ам нэмэл дээгүүр тэр нь хазгаад далий тэгсэн байх. Тэгэл ажил шүү дээ. Тэгж идэг ч хүн байхгүй шүү. Тэгээд хэцүү тийдэг хүн мэрэгжлэн ороод юм хийгээд тахсан тэр дали хийн гэж байхгүй шүү дээ. Тэгээ нэг наад ч яста таалагдахгүй шүү гэдгээд заавал хүний энэ нэг сонин зам байна. Зам байна л да. Яс. Тийм зам байдаг. Болон дохоо тэр ирмэг юу тэнцүүл барилчих гээд байгаа шүү. Миний эцэг чинь бас нэг тийм зэгцтэй хүн байсан шүү дээ. Нөхөдөөд минь хизээч юмыг хоёр дахь удаа хийж болохгүй гэдэг чинь манай хийж өгөх байхгүй. За. Тэгээ аав ер нь тэр 50 хүн бэ. Эсвэл юм бас эмоцтой байсан уу? Эмоцтой шүү дээ. Юу гэж. Тэгвэл таас аав юм байна тий. Тийм аав юм байгаа байхгүй. Айгүй тийм хөдөлгөөнтэй. Гав шав хийсэн. Гав шав хийсэн. Тийм гайхалтай царайлаг чигтэй хин л да. Ер нь гэхдээ яг аавыг бид царийн дөрөв шүү дээ. Ямар мэрэгчлэн том бэлтгэр. Манай аав чинь цэргийн хүн байж байгаа жолооч болсон сүүлийн үед. Тэгээд гав шав. Ер нь бол тийм. Гэтэ би бол аавынхаас илүү хурдтай. Тийм байх. Хурдтай байдаг байхгүй тий.
Ер нь амжилтын ард талд хань ижил баг хамт олон хамтлаг байдаг л та. Та энэтэй санал нийлдэг үү? Нийлнэ. Таны одоо ингэрдээ зүгээд хялцуудаа сууж байгаа. Энэ одоо медалийг авахд харагдж байгаа авч байгаа байдал нь та болооч. Үүний ард бас хөл сурсан хүмүүс байгаа те. За тийм хүмүүс хандж юу гэж хэлмээр байна. Би илдгийн би өөрөө ч гэсэн баг шагналаа 21 онд авч явахдаа бол та баламгтаад хөдөөд тоглолтоор явж исэн баг хүний хувц өмсөд хүний хувцсан дээр зүүж яллаа штэ. Тийм тэгээд гараал шууд хамгийн төрүүлсэн ээж аавда гэл хамт олон гэж хэлэнгүүтээ хар шамтлаг гэж хэлсэн. Тэгээд үе үеийн тайзаа хилэн цэргийн ансамбл зөв шүү дээ. Варята чуулга гэл одоо бас нэг соёлын ордон тэрсэн соёлын ордон ч харшнаа одоо байсан шүү дээ. Тэгээ ярьдаг би тайзаараа бахарах дуртай. Тэгээд таньдаа баярлалаа гэсэн. Тэглэх байх уу? Тий. Хүүхдүүдтэй бол хэлээгүй л дээ. Тий. Тэгтээ бүгд зүрхсэл хамтдаа ороод явчих. Гэр бүлд ороод явчих тий. Тэгтээ хамгийн түрүүний амжилтыг цаг нарыг зохицуулахад одоо юу гэдгийг яг одоо ингээд бүр дэг журантай авах бол яг хань байх хэрэгтэй ардталт. Эцэг их биеийг төрүүлж байна. Тий. Ах トゥ нар нэг сургаал айлтад хаяа таарна. Тийм. Сайн муу ихэнх цагаал хантайгаа өнгөрч. Тийм. Хилцэн. Хилцэн хэрэлдэн те. Хэрүүлгөө хань тийчин гоё юм шүү. Ер нь дахиад заримдаа ингээд найзууд ингээд зарим нь бас ингээд тань минь альчаад хийдэг шүү дээ. Одоо ингээд хэрэлддэг хүн байхгүй болцсон. Хэрэлдэж бас хажуудаа нэг хүнтэй байх юмсан. Амар тийм тэр бол айгүй амар үг. Хэрэлдээд байгаа даа биш. Тэн дотор чинь жинхэнэ амьдрал буцалж байгаа. Нилээ амьтаа гэр бүлийг л ярьд юм байлээ шүү дээ. Тийм тэгээд нөгөө найзууд нь тэгсэн эрд суугаалсан чи би нэг хоёр хорд үүдгэнтэй нөгөө эхнэрийгээ суулгачаад нөгөө найзууд нь бөхмөөд энэ хордон шалангаа тэгээд ингэдэгсэн яг онгөлж ярьсан. Яасан ч их мэрдгэн тэмэгтэнд ингээл яг гэдэгсэн чинь дээрсэн гэсэн. Гэхдээ одоо би ханыгаа заримдаа ингээл одоо ингээд нэг хэрүүл өдөхгүй болохоор өдрөө санагдчих. Бүр хэрүүл хиймээр санагдтал нөө. Заримдаа ажил тараал ядархаар чинь юу тэгсэн ингэсэн гэхгүй шүү дээ. Тэг сууд орлого бүрх гээл явж байгаа юм шиг. Тэгээд ер нь нөгөө залуучууд хэлэх тараа завгүй хацмал гоё байх хэрэгтэй юм бэл. Гэхдээ завгуудаа байгаадаа голно ш. Дуртай юм да. Дуртай юм хийж ирчээд ядархаалтай ёо ядарч тэгсэн ингэсэн нэг аяг цай кофе өгөөстэй дуртай бол өөрөө хийгээд авал да. Заавал харин гэдэг аахгүй энэ хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг. Хүний өмнөөс амьдархаас гадна заавал отоо тайлал гараа угааж дивандар сунгууд ихнэр нь цай хатаж явах гинэ өгөөстэй би тэгдгүй би бүр тэр юуныхаа кофеныхаа машиныг стад тачгнуул дугарлах нь бүр кайп авч байгаа аахгүй. Дуграад гараал гэдэг юм чигт бүр гэл ингээд гоё ингээл нөгөө юу яагаад бутлаад тэгснэ нэрэл ингээд угсан бүр цаана өөр хүнээр ингээд өхөр нэг л яг өглөө мөлөө цааны дээж гэлдэг. Би зарим за дээж хаж яг тэр бурхан дахид руугаал гэдэг аахгүй би ер нь би чи өөрөө их шашинлаг хүн шүү дээ энэ бол. Тийм тэгээд тэнгүүт цаймагаа яжаалаа гэдэг. Ер нь бол би өөрөө ингээд гаршаал ингээд юма хийж ээж нэг санаа. Маш багын хүмүүс л байна. Аав ээж байна, ээж чинь байна. Ирчүүдийг бас ингээд идэж байгаа л энэ хад ээжийг аваад ингээд ялгаатай сууж идэх гэдэг бол бас ийм төрлийн ирчүүд зөндөө байна. Тийм ээж бас ер нь гэрийн ажил дуртай. Бас ингээд цухалдаад бухимдаал ихнэртэй стресс нь бол өөрөө яваад хийцэн дээр өглөнгөө бараг заримдаа. Зөв. Тэгээд заавал өнөөдөр эмэгтэй хүн гэртээ хоол хийгээл юмаа цэвэрлээ суугаад ах биш тий чинь. Тийм шүү дээ. Өөр ингэсэн орон зайтай. Миний айн орж гар тэгин одоо хүмүүндээ уулз тий. Одоо тэгэл тэгтүүл гарцсан гүтнэ шүү дээ. Бүр төгсөө хийчих юм уу тий. Яг үнэ. Тий тэрэн дээрээс тэгэнгүүт одоо ингээд би хэлдгийн. За найзуултаа гэдэг аахгүй юм тий. Найзуудаа эмэгтэй хүн бол заавал одоо ингээд юм байх хэрэгтэй. За чи одоо над чиг чиний ингээд за чам шиг юм хөнгөн шиг юм турган борох байсан бол та нэрэ хамаагүй юм би ч ингээд ялхаас юм яа тэгэл тэнтчаал гурил хэл зогсож идэг гинэ. Тэгээд яг чи гоё хидэд ингээд тэгэлтэй хэрнэ гэсэн. Гэт яг зарим бас тийм ажиглагддаг шүү. Би нэвтрүүлэг таныг орж оролцуулаад миний нэвтрүүлгийн зочдоос дуулдаг. Тэгтээ би таныг тэгтээ дөрөв голын танил мундаг дуусчих дуулуулахгүй нуудаад. Ашгүйтэй гэж. Тэгээ хаал угаасаа та хангалттай олны сайхан юм танил болсон гоё дуутнуудтай юм дууч. Таныг ер нь яг амжилтанд хөтлсөн анхны дуу та ямар дуу гэж боддог вэ? За жишээлбэл би нөгөө талын шат цэцгүүч ингээл хавруу өдргээл аялна л та тий. Би бол аялна ингээд сонсогч үзэгч явд. Таны өөр юм мэдрэмж байгаа шүү дээ. Энэ дуу минь намайг бас нэлээ арт түмэнтэй нойрт болсон шүү гэсэн ямар дууга бодож байна. За. Наад чи стабр супер асуулт байна л да гоё. За одоо хүүхэд тахман цагаасаа ингээд ихтэх юм бол яг нэг дууны урал руу ингээд гоё дуртай байсан болохоор нөгөө нэг чимэд орж байгаа.
одоо боовн тортой зарим гэдэг. Чигтэй зарим, цэцгийтэй зарим гэдэг гоё заяа. Тэгээ нөгөө маягаан сайн уу муу юу аль нь вэ хөө? Энийг та дуулдаг гэсэн юм уу? Тийш бид нар дуулдаг гэсэн. Одоо ингээд хоёр мөрөөр дуулдаг гэсэн. Бид нар чинь өнгөртчихэд яг тийм дөрөв эрэхтэй дөрөв эмхтэй ингээд ставраад дуулдаг гэсэн. Бид ч урлагийн үйлчлэгт дуулдаг гэсэн. Тийм. Тэгэл одоо тэр сайхан сансрын нисгчийг утаж авахд сансрын нисгч хаагаал дуулж авах чинь тэгээд ер нь бас тийм хүнд юу юм бэ л дээ. Бүр ингээд энэ ямар гоё юм бэ тэгэл Дурлуулж байна. За тэгэл одоо би коллеж тогтоол би өстэй бараг дуулдагс тэгсэн ч зүг байсан билээ. Яг шилжилтэн насн дээр би дуулаагүй юм билээ. За. Хэрвээ шилжилтэн насн дээр дээшээ доошоо орсон би одоо хоолоо эйгүү те. Тийвгүй. Энэ хүүхдэд хэлдэг одоо ер нь 13-аас нэг 15 насны хооронд бол нэг актер одоо ингээд дээшээ доошоо те. Тэгээд дуулаач гэдэг мэрэгжлийг хараа хүмүүс хараа. Заавал ингээд нэг чаралдаг. Хашгирч. Хүчтэй гэдэг үгүй. Тэр дандаа школ явагддаг. Удаан настай дуулыг бол хараа амин гол нь. Гэтэ нэг би бол хэлж штэ. За энэ дуугстай сайхан дуулыг гоё дуулыг гэж гардггүй би. Болжгүй хүн төвөрөгч гэсэн. Яг. Ярилцж байгаа юм шиг л харилцаа үүсгэж байна шүү дээ. Тэгвэл би дээшээ л яа сипмол эднийг би авахтаа бол чарлж марлж янз янз юм байдгүй. Одоо ягаад гэвэл нөгөө энэ сайхан алдартай хайдав багшаага ш ян хараа ардын жижиг хөдөлгөөний батар хайдав гавьж найдалмаа за пөрөвдөрж бай тий одоо загаа өгш тий загсрын одоо дашимаа өгш гэл одоо миний олон хөдөлгөөн байна л да. Өнөөдөр дууны урлаг гэдэг бол зүгээр л монголчууд бүх манай монголчууд бүгд дуучтай. Гэхдээ ялгарх нь юу гэхээр тэрийг зэгцтэй дуулах хэрэгтэй. Хүний чихэнд нэг сонсголонтой дуулах хэрэгтэй. Рокч байна уу, попч байна уу? Аль жанраар сонгодогч байна уу те? Одоо нийтийн дуусч байна уу те? Нэг мэрэгч. Гэхдээ тэр дууг утгачлан гоё хүнд хүрэхтэй. Тэгжээж юм дууны урын сан, дууны урлаг гэдэг чинь эндээ л хашгирч цаг дууснараа биш. Тийм тэгээд одоо энэ сайхан алдартай зундар гэдэг хүний чинь би бараг 17 8 дуу гэж дуулаад Монголын радиогийн алтан фонд нь үлдээсэн байдгийг. Одоо явдгийн заримдаа. Одод хамтлаг гээл хөөхөн тэгснээл бүчин гээл явна. За зөвхөн чи мэднэ гээл те зүүдний шувуу гээл ингээл ингээ явдаг гоё гоё те. Тэгээ энэ бол гоё шүү. Тэгээд энэ жүүдийн донууд ч гоё шүү. Сэтгэлийн жигэр мөгөр идэрч мал да. Тэгтээ би их ганц юм ойлгосон. Миний одоо тэр одоо багшийг амьд авахд сэтгэлийн жигүүр одоо өөрийнх нь зохиосон одон донууд байдаг л да. Тодорхой хэмжээгээр тэр тухайн үед бүр ингээд юм хийд болж чадаагүй. Ер нь тэгэл Зандраа өгч маань 98 онд өнгөрсөн байгаа юм. Тэгэл 90-ад оноос эхлээд сэтгэлийн жигүүр одоо энэ нэг тэр сайхнаа дандаа өнгөрсөн хоош тийм. Тэгсэн. Одоо 30 гаруй жил дуулахад явж байна. Дуулахад явж байна тий. Хийт болсон. Тэгээд хамгийн тэр гоё дуунууд нь тэгэд дуулаад тэрийг бол яг би үеийнхээ дуустыг гэж одоо буруутгахгүй л дээ. Тэгэхээр тэр үед бол яг бас юм байсан л юм шиг байна. Тэгэл тухайч нам ус төргээ дэлхийн алт шалгалтаар орно үг хэллэгээ та нар ч бас шагнуулдагч байлаа шийтгүүлэгч байлаа. Тийм үе байсан. Би чинь бид ч одоо дөнгөж оюутан болжсэн. Та нар чинь нийт гэлтгэнж явсан үе бас ингээд задгаа хувцлаад солируулаад гинж минь зүгээд алаа хичмаар байдаг. Нөхөр тавар шахаараа хөзөө амдаа хоош төмөр зүтсэн явдаг юм болохгүй ч тийм байсан. Тийм шүү дээ. Одоо бол амар болсон шүү дээ. Дууг бол дуулаад одоо хин дуртай ингээд бичүүлдэг болсон тий. Тэр үед ч юм бол одоо бид нар чинь ингээд нөгөө гоё ярдэн түүх. Одоо ингээл нэг тоглолт концерт тавихад л одоо дотоод хяналт. Гадаад хяналт гээл. Бүр яамаа мэрж үзээл те. Тэнгүүт нь одоо энэ үг юу гэсэн утгатай ингэж тайлбарлал гээл. Тэр нэг үгийн утгаас л тэр дуу алга болчихсон. Бид нар тэнгүүт за дуулахгүй хичээл хөдөө гаргах сайхан дуулж байгаа юм чинь. Тэгээ одоо би энэ хамгийн одоо сэтгэлд гэхээр зундар хөшин бол одоо олон дуунууд би яг тэгтээ тэр доролт дууссан дуу нь болохоор одоо манай яаж явах гээд энэ хар шамтлагийн доронтоор авгалдаг их төвшин гэж. Төвшин. За. Төвшингийн хорвоо дандах жаргалтай хосоолос гэд дуунаад данх 1900 гэж ярьж штэ. Тийм. 89 онд ирж байлаа. Тэр тийм тэр хүн надад хар шамтлаг зориулж
89 оноос тэгэл бөмбөгдсөн гэхэр ч юм бас тий. Тэгээд ер нь бол бас нэлээд эрчимтэй гоё явсан шүү дээ. Одоо ч дуулагдсан шин. Энэ дуулагдсан цаашаа бас. Тэгэхээр ийм урт амьтай дуучинтайгаа холбогдсон дуу өөрөө ийм сүнслэг байна шүү дээ. За тэгэхээр өөрийгөө магтчих гэдэг. Магтах шин ч үний яг ингэдгийн. Одоо нэг дууны 3 жигүүр гэдэг адилхан тэрийг зохиосон хүн бас аялгаатай гоё ирчихжээ. А би одоо амар гоё дууснаа биш байхгүй. Тэр дуу нь харин над ирснээрээ зогтсон байна. Зогтсон. Тий, зогтсон байна. Тэгээ одоо энэ дууг ч одоо баг 35 жил гаруй нүтлээ штэ тий. Эхлэхгүй хөрөм найр гэж алга. Байгуулгын арга хэмжээ гэж буян юм да. Тий, буян юм да тий. Үнэхээр буян юм даа л гэж хурдтай амортой хүмүүс тэгдэг үсттэй. Одоо жавхлаах мань 50 юм даа гэж байж байна. Тэр ишгэл та ер нь чөлөө товцсон их юмск дуртай юу юм албаны хувц юмск дуртай байдаг амьдрал. Чөлөөт би совист байхдаа яста дээр дандаа чөлөө тэгээд нэг шалгалт өгдөг штэ. Тэгт нэг албан ёсны нэг костюм бичиг өмсөл нэг 5 дот болол бошоохсон тайлах гэсэн гэл те. Тэр нь албаных нь их зөгтөг гэсэн гоё. Зөгтөг. Зангаа мэнгээ зүгэл амар гоё те. Тэгмээ яасан хөгшин стилтэй ч болсон юм санагдал те. Дотоод хүнтэй зөрчилтэй. Тийм. Яг хаяатан гоё костюм бичиг өмсөд нэг ингээд очихор гоё харагддаг юм аа. Тэгдэг шүү дээ. Хүн цаанаасаа нэг юм дэвкигээд нэг юм нуруу заагаа зэгчтэй үг хэллэг үйлчлэгчэнд ачлах юм болдог. Яг нь ирчүү зарим үед үгүйсгэж байна л да. Одоо ялангуяа таны үе үед тийм байсан бас сургууль соёл төдийлөн сурахгүй. Яг яаж жолооч уулуурхад очиод ажиллана. Охтуудаа хүний гар дээр очино сургууль соёлын төгсгийгээд жоохон үгүйсгэлтэй байсан ирчүүд таны тал дээр ямар бодолтой байдаг. Одоо харьцангуй нийгэм гайгүй болж байгаа гэж би анзаардаг л та. Өөрх юм ирчүүд хаягддаг байсан л гэж би асууж байгаа. Санаа нь үгүйсгтээд үн цэн нь жоохон үнлэмж муутай байсан уу? Харин одоо тэр тухайн үед л одоо Тэмс мемс гэл одоо кинонд урт гадаг үстэй тий. Сурлага мутанг Тэмст явдаг гэлдэг тий. Гэтэ надад ажиллаж байгаа байсан шүү дээ. Илүүтэй энэ хэрвээ одоо яг одоогийн байдлаар энэ үйлдвэрүүд байхгүй байх тий. Үйлдвэрүүд ингээд үнэхээр энэ одоо бүр тэр их машины авцрын завод мод гэж байсан шүү дээ бид нэр. Шилний үйлдвэртэйсэн. Тийм. Шаазан баарны үйлдвэргээд байлаа тий. Тэгэхээр ширгээл бүгдээ идэвсэн. Тэгээ би ер нь бол зүгээр ингээд сэхэтэн талынхаа гисээ гадна би ажилчин хүмүүст их дуртай байсан. Улс орны жинхэнэ зогслоож байсан юм чи. Үнэн шүү дээ тий. Ганц бүтээн байгуулалт нь одоо ерөөсөө тэр одоо тэр модон завод гэж байдаг байлаа. Одоо манай нэг хамгийн том агчин тэр модон завод гэдэг юм чинь хойно стажинхэн Оросын ямар Одесс илүү юунд тэр модны юугаар төгсөж ирээд насаараа тэр одоо модон завод гэдэг газар ажилласан ихчийн ажилтар очдөг байсан. Тэгэл дараагийн ихч маань одоо өсчин тий өсчингээс бол ямар гоё вэ те тэр хүн болгон өндөр ирж үсээс болоод гоё сайхан бол бахархал тийм бахархал. Одоо дээрээс ах маань одоо насаараа л одоо бас Орос төгсж ирээл тэр сантехникийн тал дээр гаргаад үр байла. Тэр одоо нөгөө барилга юу н хот турист гэж байдаг гэсэн шүү дээ. Тийм. Тийм би тийм нэг ягаад ч юм ер нь бол тэр нэг бас нэг гоё одоо нэг бүтээн байгуулалт хийж байгаа ажилт хэцмээ одоо ингээд янз янзын нэг үйлдвэр албан байгууллага одоо энэ хувийн хвшлийн мөчниймд очиж дуулахад аягүй дуртай. За ер нь бол гэтээ нэг тийм одоо нэг амар юм том дарга нарын хүлээн авалтанд очиж дуулна л да. Тэгээд дуулна. Гэтээ яг ч их одоо ер нь бол нэг тийм гоё одоо юу нэг тийм эмоцтой байх те. Тэгтээ яг нэг ялахгүй л те. Тэгтээ илүү үйлдэлж байгаа талаас болохоор нэг ажилтныгаа бас ингээд аюу гоё тийм гоё болох гэдэг. Та бас тэгээд үнэлээд байдаг өөрөө те. Нөө ясмахандаа мэдэрсэн болохоор ер нь Монгол төрсөнд баярлалгүй та. Баярлалгүй яах вэ? Бурхан багш минь. Тэг хэрвээ одоо Монгол энэ сайхан их орнд төрөөгөө байсан бол би одоо мэдэхгүй шүү дээ. Одоо их завхаа хаа. Энэ өвөлдөө арай хүүтэн зундаа арай халуун гэд ядрах залах юм байхгүй. Үгүй тэр өвөл даарч баазгаж мэддэггүй шүү дээ. Тэгэл одоо daарлах заа яах вэ гэж алгаа ингэж авсраад тэгэл одоо тэгэл шинэ жилээр мэлэр бол шууд шалдан гүйж байгаа шүү дээ. Хан цуслан дээр бүр та янзын хөнгөн байдаг байхгүй. Би тэгээ таны арай л хөдөлгөөнтэй чи ирэх юм аа гэд. Эгээл хөл өцгөл гарахгүй шүү дээ. Цасн дээгүүр. Гэхдээ ер нь бараг та багын нэлийн эрхтэй хөөхт юм шиг санагддаг надаа. Та нээжиг ингээд одоо ч ингээд цаа 60 гарчлаа. Нээжиг хэрэг сандгийн ингээд өдөр тутамдаа. Наач аюу хүнд асуудал байна л да. Би бол одоо нөгөө өөрөө яг бурхан дахлаа өөрөө одоо ингээд ээж ихэд юг авч явж байгаа. Гол өглөө бас л ээжийг боддог би. Ерөөсөө л намайг манайхан ч гэсэн намайг мэддэг.
Тэгтээ яг мэдээж их хүн 9 хүүхдээ алгацлахгүй л дээ. Тэгтээ би бол ээжигээ одоо юу гэдгийг бараг л одоо ерөөсөө ихнэр авсан ч гэсэн ээжтэйгээ хамт бараг өнгөрөхт мөрт байсан байхгүй. Тэгтээ одоо тэгээд бас нөгөө жоохон нас ихэд ирэхээр бүр өшөө илүү юу яадаг юм байна. Санаад итгэ. Санаад тэгээд одоо нэг сайхан өнгөрсөн 23 жилийн дараа үнэхээр гайхалтай сайхан ээжийн тухай мэдлээ. Миний одоо хөгжим техникийг одоо анжирок бүх хөгжмийг хийж байгаа New Star-ийн одоо урлан ажилтан гантур хийсэн байгаа. Одоо дуулагдана. Биш тэр дуу хийсэн үү та? Тэгсэн. Тэгээд би бол зохиог үлдээ. Би бол дууг одоо хэлж штэ одоо актер гоё дуулна гэж хэлэхгүй. Гэхдээ би сайхан аялчнаа. Тийм. Тэгэхээр энэ одоо мэдгүй энэ байдал хизээ одоо өөрийгөө би үнэхээр гайхалтай дуучин болсон гэж хэлхийгээд би хөдөлгөөл байж штэ. Нөлмөс ойрхон болчих яах вэ? Хоёрын өдөөс дараа илээ. Юу гэхдээ энэ одоогийн тоглолт их онцлог болох нь шүү дээ. Шин дуу сонсох нь шүү дээ. Сонсогч үү? 5 шин дуу хийсэн байгаа. 5 дуу маань бүгд бас энэ 2 жилдээ Монголынхаа үзэгч ард сонсогчтой хүрсэн байна. Тэгэхээр гоё тий. Гоё шүү дээ. Эсвэл үнэхээр энэ л миний одоо нэг өөрийн хүсэл мөрөдөл байгаа. Түнс бол би галаад байгаа болно шүү байхгүй юу? Тий. Танаар дамжуулж бурхан цаанаас энэ бүгдийг биелгэж, биелүүлж. Тэрний өөрчлөлт нэртэй подкаст гэсэн өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэж чинь бид нэр амьдрал дээр болон нийгэмд ингээд хайлуулах эрх хандлагатай өөрчлөлтийг гаргах юмсан гэсэн үүднэстэй спорт урлагийн хүмүүсийг би нөтөлөлтөд орж оролцуулдаг. Тэгээ таныг бас өнөөдөр цаг зав гаргаад хөрлөг хүлээж авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Баярлалаа. Таас тоглолтын талаар манай үз сонсогч дахиад дэлгэрэнгүй нэг хэлмээр байна. Бас ер нь үзэгч сонсогчд залуучууд альч насны хүмүүс нэг хилчгиймсэн баска нэг юм бодож явдаг. Хэдүүлээ нэг ингээд нэг жоон хичээчүүл гэж бас нэг ойр дотныхондоо танил тал урлагийнхандаа хилчгиймсэн гэж бодож явдаг үг байна уу танд? За би эхнээс нь эхний асуултаас нь асууя. Хариулъя. Нэгдүгээрт зөв урлагийн хүн болох гэж байгаа бол маш их төвчээр байх хэрэгтэй. Төвчээр гэдэг чинь юу гэхээр гол нь эхлээд өөрт байгаа нөөц юу вэ? Тэр жижигхэн холоотой хүн байдаг шүү дээ. Би бол одоо жижигхэн холоотой шүү дээ. Гэхдээ энийг том болгох уу? Баг болгох уу гэдэг тэр өөрөөсөө шалтгаална. Гэхдээ энэ би ганцхан хэлхийн хүмүүст. Хүмүүс хараа хөдөлмөрлөл гэдэг байхгүй юу? Үгүй. Жоо хичээхэд үг. Бид нар амар одоо барилгачин одоо нөгөө яг нөгөө нэг бүтээн байгуулалт гэдэг хүн шиг биш те. Бид нар бол одоо дуу бүтээдэг, дууны урлаг гэдэг чинь дандаа толгой байх хэвээр. Тэгээд тэрийг бүтээхэд бол яах вэ гэхээр хамгийн гол нь тууштай байх хэвээр. Зарим нэгэн одоо хүмүүс урлаг гэдэг энэ дууны урлагч тэр хөгжмийн урлагч тэр драмын урлагч зарим нэг ингээд бас ингээд хийж байгаа дундаасаа гарах шаардлагатай болдгийг би тэр шалтгаан нь мэдэхгүй л дээ. Эгээл шантарна гэж хэлэхээс хэлэхгүй л байх. Зарим хит амархан гэж ойлгох шүү дээ. Магадгүй. Эн чинь бол ерөөсөө л дайны талбар гэсэн үг шүү дээ. Ерөөсөө л яг үнэ гэдэгт бол тийм ээ. Тэгтээ хүнтэй өрсөлдөхтэй болно ш. Өөрийгөө сорих хэрэгтэй. Би бол одоо янз янзын хил ам зөндөл орж исэн би тоодгүй. Одоо цэрэгцэл явна. Цэрэгцэл явж гин тийм. Тэгэхэд ганцхан юм хэлэхэд одоо би хүүхдүүд хэлэхээр зөвөр энэ урлаг гэдэг юм даваанд орцсон л бол зөвөр ерөнхийдөө бол гарцгүй байдаг аахгүй гэдгийг би хэлмээр байгаа аахгүй. Тэгээд энэ тоглогдох 4 сарын 26-нд бол Монголын үйлдвэрчний нийлэн соёлын төвөөрөнд 11 цагаас гоё цагаан морин өдөр байгаа. Сонгосон 26 сонгосон. Тэгээд миний том хүүгийн төрсөдөр байдаг. Тийм. Тэгээд тэнд нь одоо бас сюрприз байдгийн. 2 дугаарт юугаараа онцлогтой гэхээр шин 5 дуу байна. Нийт би 30 дуу дуулна. Амьд хөгжимтэй дуулна, бэлтгэлтэй. Манай хөгжимчд өөрснөө бэлтгэлтэй хийж гин. Дандаа залуу хүмүүс байгаа. Тий. Бас гоё ор амсгаг бас залуучуудыг таач бас энэ цоглог өвөө юм аа. Ач учир нь хэдэл болцоо да. Одоо 9 болсон. Янз. Гэтэ би 9. Би бол одоо тэсонтой шүү би тэгж одоо цоглог өвөө шүү нэр. Одоо ачнараа дагуулаад тайзан дээр арай явахгүй хаа. Манай том бол надтай бол болж баг хот тайзны ард үдэг гэсэн шүү дээ. Гэтэ ач уцнараас дуулах тийм хүүхдүүд харагдаж байна. Бага. Багаж. Тэгээ үгийн байлгүй яах вэ? Хэрэггүй. Ер нь хэрэггүй шүү дээ. Та өөрөө нэг хүнсэн хүнд энэ мэдэрсэн болохоор тэгж байна. Тий. Эн чин амаргүй байхгүй да.
хүн харахад л тийм хэдэн минут секундын үйл явдал харагдаад байгаа бол маш хүндэлтэй. Хүмүүс сүртэй шүү дээ. Хоёр давтал өгчлөлтэй энэ тэгэхээр нэг хүн чинь бүх юм зэгсэн хоолоо тэгэл бүх юм гэлбэрүүдтэй ингэж Маш хэнэрэг шатдаг тий. Та яагаад энэ үйлдвэрчний соёлын эвлийн дөрвөн замын юунд их дуртай гэдгийг. ястаа гоё. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын туурд. Тийм. Энэ нь бол дууралтаараа бараг Нэмэр. ингэн тэгэхээр бас буруу. Тийм ээ. Дуурийн театр одоо энэ сонгодог гэхээр дуурийн театр дээр гоё яг концертны байгууллагын юм болохоор яг акустик гоё байдаг аахгүй. Одоо чи намайг нөгөө диско моск ингээл нэг яг нөгөө энэгээр нь хараад байна штэ. Тэгэхэд тэр одоо 30 дуу яг өөдөөс харж сонсно гэсэн үг байхгүй. Үнэхээр энэ одоо ингэж наалдаж өгдөг байна тий. Энэ үнэхээр ингэ дуулаад идэг юм уу эсвэл ингэж сан бариад байна гэдэг шиг. дэвцээд идэг юм уу тий. Тэр дэвсгий тэр лочиртай штэ. Амьсгаагаад өгч जैन те. Тэгээд ингээд дуулаад дараагийн мөрөгтөл нь тий. хамар амнаас гэрэл асчих үедээ ахад засчих үедээ тохиолдол зөндөл идэг шүү Зөндөө дээ. Гутлам сураад унчих үедээ. Сураад унчгуудаа, галт унчгуудаа одоо хөшгөрөхөөр бүр аягүй цэнзүртэй. Тайзнууд чинь янз бүр өндөр нам засалтай гэрэл жид нь харагдахгүй. Далийг ишгээд унчвал одоо шившгээд л юм. Унагаараа дуулна тийм. Тэгэхээр үйлдвэрийн соёлын дуурал хамгийн гоё дууралттай. Тэр хөгжим тохиргоо муу байсан ч гэсэн саараа бүр ингээд түнэн чигнэцтэй. Ингээл ордог шүү дээ. Тэгцмаа би юм үзэхдээ дандаа дээрээс үздэг. Тэр одоо хүмүүс бэлтааж юм уу тэгэл дийдэг шүү дээ. Үгүй шүү дээ. Холдчлаа гэдэг. Үгүй. Ерөнхийдөө би харин бэлтааж л одоо бэлтааж руу орцсон байна л да. Юм маань билет маань. Тэгвэл ихэнх зарагдчихсан. Тийм зарагдцсан өөрхийн тэгээд тэр дээр ихээр хүмүүс заримдаа яг төрөөний одоо 25 оны тоглолтын дээр эн чинь нөгөө билет нь байхгүй болоо шаг болоо явцсан байхгүй юу. Бас авралт нь дууссан. Тэгсэн чинь тэр дээдлэлтэнд нь байсан юу голоод исэн гүд чинь бүр шагаар авсан биш хүмүүс чинь. Тэнд их гой сонсогддог шүү дээ. Амар гой сонсогддог. Тэгдээ. Би бол концерт харагдах байдал ч гэсэн үндэ л бас юу дороо мороо баг л. Юу тэр дот мотлол сургахгүй шүү дээ юу явах. Тэгээд би юу дуурийн татарч гэсэн ингээл юм үзэх дараа би эзэж голон сууддаг. Дандаа дээр эсвэл лоосон сууддаг. Хэн зургаар нь харж байна. Бүх юм харагддаг болохоор. Дууралт төр тий. Таны бүр хоёр дахь гэршил болчих л те. Үйлдвэрийн соёлын дуурд. Тэгээ би бол яг дуурийн театр дээр яг одоо радиогийн 85 жилийн хойд дээр одоо яг дуусна. Оо зүг нисэн ямар гоё юм бэ. Тэр юусе тэр микрофон хэрэггүй юм билээ шүү дээ. Айгуу. Одоо манай студийн тогтчлыг та харж байгаа чинь. Тийм гоё. Үнэхээр дээр үе анхны нэг дуу хоолой зохируулж ингэж хийсэн. Бүх юм Аз дээр 5 байт юм л шүү манай тогтчлт. Тэгвэл би бас агуу азтай гэж боддгийг өөрийгөө. Тэр болгон одоо энэ олон дуучдаас одоо юу гэдгийг стратегийн дуучдаас л яг тэр бүхэлдэн Монголын одоо үндэсний их театрын их найралтай дуулж исэн дуучмууд л цөөхөн байдгийн. Их найралтайгаа дуулж үзлээ. Хүүхэд наснаасаа эхлээл би улсын филармоны одоо симфони найралтай дуулжлаа. Энэ юу нь гоё шүү. Одоо би ганцхан миний хүсэл өгдгийн. Морин өрийн чуулгатай нэг дуулчмаар санагдаад байна. Тийм байна. Үлдсэн л юм байна угаасаа бас. Сайхан би одоо яг юу яах юм бол миний нэг уянгийн уйдуу байдгийг. Тэрийгээ би харин морин өрийн чуулгатай ингэ дуулах юм бол бас хавцалж гоё яах. Гэтэ ямар ч микрофон байхгүй. Яг өөрөө ингээд доолдог штэ тийм ингээд. Өөрхий энерги байглаар л явуулах тийм ээ. Мэдэрсэн байна. Тэгээ таны төлөвлөсөн юм бол угаасаа бүтдэг. Харны ялхаасаас тэгээд энэ Улаанбаатар чуулгатайгаа холбогдол Монголын үндэсний арай телевизийн хөтөнгөр арай татаач. Харны ялхаасаа холбогдож ирсэн. Зөв энэ арадгийн хаалгаар орж ихдээ зүгээр л хараад тухаараа саваад унсан ч болно ер нь. Харин би тэгэл тантай холбогдол нэг ураад үнэна ганцаа өнө гэсэн чинь ганцаа юу чэнзаа юу гэдэг ламагч ингээ нөгөө. Тий ганцаа чэнзаа гэдэг тий. Одоо яг үе дээр чинь тэгэл олон жил найзлж байгаа. Дүүн гэсэн танараас бахарж баярлж явдгаа тэгээд урт удаан наслаараа эрүүл мэндээ сайн бодороо. Хайртай хандаа ментор гэрээ. Танаа гэр бүл ах トゥ хамтран зүтгэгч. За шамдлынханд за тэгээ тоглолтын нэр хүлээн авч үзэж байгаа үзэгчдэд болон бүх хүмүүст ажрал сайн сайхныг хүсье. Миний дүүс ачаараа за ер нь бол тэгээ тэнд ганцхан л мэдрэх хэрэгтэй юм билэ. Зөвөр хоёлаа бол аюу олон шоуны тал дээр янз янзын арга хэмжээнд дуулжсэн. Гэхдээ яг бүр ихстэд намайг одоо ингээд хараад байжсэн тийм тохиолдол байхгүй. Тэгэхээр тэр яг тэр 30 дог яах вэ гэдгийг л одоо бүр ингээд чамд харуулах гэдэг. Тэгвэл энэ төрс нэг өгдөл байдаг. За би өөнөр энэ тож ийм байсан юм байна шүү дээ. Би энэ дог зөвхөн ингээд тэргээр нь ингээд ойлгоцсон байж гэдэг байхгүй. Тэрийг мэдрүүлэх гээл би одоо ингээд яг тэр
хөөрхөн зориулт хийж. мянган хүнтэй те ягваа нэг хоёр даргаас нь гуугаад нэг юм хоёр нэмэлт судал авцсан 100 нэг 80-80-аар нэг цөөхөн л хүмүүст юмс мянгат хүн юм уу? тийм гатхан хүмүүс төр. Оо. Тэгэхээр ер нь таниад байгуултыг яг ингэж тусгаалan сууж үзэж байгаагүй юм би бас. Хаа энд нэг юм ороод өгч тааж бас үнгүү зэрэл миний сайн мэн дуулаад өгчээсэн. Тэгээд би ч нөгөө таны дуунуудыг мэддэг болохоор харантлахаас болохоор хавраа дуулчаараа талын шараа дуулчаараа гэд гүүгээд ингээд нөгөө яадлах яг ийм анхаарал өгч төдийлэн сууж байгаа юм байна шүү. Ер нь ач холбогдохын тулд тарыг анхаарч үзэх юм бол яг нөгөө тэр дуулсан үнж тэр үзэж байгаа хүн ч гэсэн үнцэнтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү дээ. Аль нь л одоо хоолж шít бид нар цуг мэдрэл гэсэн үг шүү дээ. Тийм бас гоё шүү. За тэгээд ер нь бол бодоход энэ сайхан одоо гэгээлэг одоо авшиг тай газар радио телевиз тэгээд хөгтөнгөр радио гэдэг бол ерөөсөө хаяа медонд явдаг юм аа. Хөгтөнгөр радиогоор би сонсдог тийм тэгээд өстой боён юм даа гэж хэлэндээ ер нь бол одоо үнэхэр гайхалтай юм сайхан студид орж ирлээ. Танаа хамт олон болно радиогийнхаа бүх ажилчин үеийн одоо энэ сайхан хүмүүс одоо залгамж халаа болсон дүүнертэй гайхалтай маа. Тэгээд ингээд өрсөн тул би бол үнэхэр нэрээ сайхан цаг одоо хүмүүс одоо нэг цаг нарыг нэг сайн цаг ирлээ гэдэг шиг. Кап авлаа гэдэг чинь би бол үнэхэр каптай байна тий. За урилга хүлээж танд их баярлалаа. За үзэг сонсогчдоо бас баярлалаа. Манай Хөгтөнгөр радио 82.9 болон 119 дээр FM-аар явж байгаа. За мөн Хөгтөнгөрөж гэрээлэр бичин бидний бэлтгэн үргэж байгаа сонирхолтой подкастуудыг та бүхэн YouTube болон Facebook-ээр дүрстэй үзэх боломжтой. За ингээд бидэрийг уулз тухтай сайхан ярилцахад дэмжлэг үзэл тусалсан найруулагч Дэгитэй бас баярлалаа. За Дэгитэй баярлалаа. Амжилт төсөө ингээд урилга хүлээж авсан. Ахта эрүүл их сайн сайхны хүсье. Тэргүй хатагтаад минь түргээрээ та. Эрүүлэр болгоо баярлалаа.